Өнөөдөр зөвөр энд асуух гэдэг зүйл нь юу гэхээр эдгээр тодорхой асуулт тавиад бол энэ манай мэрэгжлийн байгууллагууд энэ одоо харьяалдаг хариуцдаг энэ төрлийн байгууллагууд бол хариулж чадахгүй байна уу? Үнэхээр ажилдаа ямар байдлаар ханддаг, ажлын хариуцлага нь ямар төвшөнд байгааг бол өнөөдөр зөвөр энэ асуулга дээр хинээрч хэлүүлтгүйг харагдаж шít. Татварын байгууллага нь аж ахуй нэгжийнхээ орлого зарлагыг мэддэг юм байна. Ашигт малтмал эргэлт газар нь судалгаа дүгнэлтээр хайгуул ашиглалтын одоо талбай хэмжээгээ мэддэг юм байна. Ер нь нэг үгэл энд юм мэдж байгаа хүн сууж гэнэ үгүй ер надад төрч. Тэгээд лиценз зархаад мэддэг юм байна. Өөр юм мэддэг юм байна танаа байгууллагууд. Монгол орны энэ газрын баялаг, Монгол орны энэ газрын эвлээд байгаа баялагийг яаж хурдан хэн мөнгөтөөд нь хурдан тарааж өгөх үү гэдгийг мэддэг болохоос биш. Ер нь өөр ашигтай тооцоо судалгаатай эргээд одоо хариуцлага хяналтайгаар асуудлыг авч үзэж байгаа хариуцлагатай албан тушаалт юм байгаа мó байхгүй юм. Нэг л мундаг хэвлэл мэдээлэлээр телевизээр дугаар болохоор их л чухал юм яриа л идэг шүү дээ. Тэгээ яг амьдрал дээр бодит асуулт тавиад ирэхээр ингээд хариулах амт нэгч байхгүй. Хоёрдугаар өнөөдөр би хувийн компаниудын асуудлыг ярмааргүй байна. Энэ Монэко компанийн хувьд бол чадчихлаа шүү дээ, болж л шүү дээ. Энэ таарыг хийж чадахгүй ажлыг дээр хөрөнгөний биржээр гараад хийгээд явж лээ. Би бол энэ компани дэмжиж байна. Сайн байна. Таар аж ахуй нэгж байгууллагуудаа гүйцээд төрийн байгууллага чинь гүйцэж ажиллаж явах хэрэгтэй шүү дээ. Гүйцэж хяналтаа тавьж явах хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр аж ахуй нэгжийн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Хаа хамаагүй улсын хурлын гишүүнээс та нар мэдээлэл аваад сууж шүү дээ. Харин мэдээлэлээр хангах байдлаа. Тийм учраас ийм байдлаар цаашдаа ажиллаад байх юм уу? Ер нь таар ажилдаа ямар дүгнэлт хийж байгаа юм бэ? Энэ ашигт малтмал гэдэг энэ олон жилийн эрүүл уруулыг ер нь хизээ зогсоох юм бэ? Ингээд энэ бантангаа хутгаад яваад байх юм уу? Би өнөөдөр зөвхөн хөшөөтийн нөөцийн уурхайтай холбож ярьж байгаа юм биш шүү. Би харин хөшөөтийн нөөцийн уурхайг ашиглаж байгаа компаниг сайшаа ямар байна? Бүр дэмжмээр байна. Яг нэг үг үл. Хурдтай ажиллаж, сайн ажиллаж шүү. Таараас илүү хурдтай л байна. Хяналтанд оруулж чадахгүй гон таарын л хариуцлага шүү. Тийм учраас энэ цаашдаа энэ бантангаа хязаа зогсоох юм бэ. Хизээ нэг аятайхан ажиллаа хийж сурах юм бэ гэдгийг би таанаас бүр зориуд зохиж асуумаар байна. Жижигхэн нэг одоо юу гэдэг гар дор байгаа аж ахуй нэгжүүд болохоор таар нэг янз бүрээр ухаал түнхөөд л маажаар малтаал гэдэг юм байна лээ. Улс орны хэмжээнд улс орны эдийн засгт нөлөөлөх хэмжээний За. Ариун сан сайд. Яг за хариулттай. За бидний хувьд бол бас өнөөдрийн байдлаар бас олон асуудал нэлээд хоригдлогч юм л да. Ялангуяа ашигт малтмалын хууль үйлчилсэн энэ 10 гаруй жил дотор бас үнэхээр 2007 он хүртэл 5000 орчим лиценз бол тараагдсан. За үндсэндээ бол ашигт малтмалын олборлолтын чиглэлийн үйл ажиллагаа маань 2007-8 оноос нэлээд идэвхжээд ирэх үедэр уужи ашигт малтмалын маань гарсан хуулийн дээр бас янз бүрийн заалт бас нэлээд хөрөнгө оруулалтын чиглэлээр татсан заалтууд байсан, хөнгөлтэй заалтууд байсан учраас тэр маань эргээд бол бидний бас ажилд нэлээд сөргөөр нөлөөлөх юмнууд гарч ийн л да. Энийгээ бид нар засахын төлөө бас нэлээд үзэж байна үнэхээр. Өнгөрсөн жил ихтэл бид нар 7 сараас хойш цөмийн энергийн хуулийн асуудал тусгагдсан лицензүүдийг шийдэх гэж зөндөө ажил хийлээ. За мөн 1105 лиценз гээд ойн сав газрыг холбогдолтой тэр лицензүүдийн асуудлыг авч үзэх гэж бас үнэхээр үзэж явж байна. За өнөөдөр бид нар дахиад гарч ирж байгаа нэг том асуудал бол гарцаагүй бид нар стратегийнхаа ач холбогдол бодолтой байж болох зөвхөн хөшөөд биш. Хөшөө бас ордууд байж болох. Тийм одоо ордууд бас хувийн ийм гэрчлийн газар очсон. Тэгээд тэр нь бол гадаадын хөрөнгөний биржүүд дээр бол манайтай ямар ч өвшөлтсөлгүйгээр 2-3 жилийн өмнөөс гэрээ хийгдээд тэнд очиод борлуулад хөвцөө гаргаад гадаадын дотоодын аль чамаагүй улсын иргэн ингээ явж байгаа юм бол зөндөө байна. Зөвхөн ганцхан Гонконгийн бирж, Торонтогийн бирж энтергээд олон биржүүд дээр ийм асуудал байгаа. Тийм учраас бид нар өөрийн ер нь бол энийг нэлээд судалж үзээд бас ингээд тодорхой мэдээллийг бүрэн авч ингэж ажиллах дээр л бид нар бол
ажиллаж байна. А түүнээс бол бас яам агентлаг бид нар бас ажил хийж байгаа л да. Гэхдээ бас урдлын хийсэн энэ олон лицензийн бодлооны асуудал бол өнөөдөр бол улам цаашаа өрнөх нь байна. Тийм учраас бид нар ордоо ялгах лицензийн асуудлыг зэгцлэхийн тулд ашигт малтмалынхаа хуулинд бас энэ даруй тодорхой өөрчлөлтүүдийг хийх, бүх газар нутагтаа 100% ингээд лицензээр явуулчих юм уу үгүй юу гэдгээ бас тодорхойлох асуудлууд ойр үед нэлээ их байна. Бид нар нэлээ юмнууд боловсруулж ойр үед бас оруулах гэж энэ дээрээ ажиллаж байна. За зүгээр татварын хувьд бол бид нар харьцангуй өнөөдөр эрдэнэ гишүүн уучлаарай бид нар харин татвараас яг тэр тэдний оруулсан бүртгүүлсэн хөрөнгө өнөөдрийн яг тэр бирж дээр босгоод байгаа мөнгө энтрийн хоорондын зөрөөг бид нар харьцангуй бас тооцож үзээг байна. Энийг бид нар бас эргээд мэдээлэл болгоод өгье.